AI ашиглаж чаддаг хүн л ажлын байртаа үлдэнэ гэж бид нар саяхныг хүртэл ярьж байсан. Гэтэл үр дүн дээрээ яг эсэргээрээ гарсан байна. AI хэрэгслүүд 8 дахин их код бичдэг болсон ч гэсэн бодит бүтээгдэхүүний гаралт нь ердөө 30% өсөжээ. Тэгэхээр энэ бодит дата гарснаас хойш бид нар нэг л зүйлийг харж байна. Юу гэхээр AI дээр маш өндөр хайп үүссэн байна. Өнөөдөр би энэ нуугдмал үнэн яагаад AI бидний бодсон шиг хурдан үр дүн гаргаж чадахгүй байгаа талаар тайлбарлая. Судалгаагаар хөгжүүлэгчдийн 95% нь AI ачааллыг бууруулна гэж итгэж байсан. Гэтэл бодит байдал дээр 67% нь AI-ийн бичсэн кодыг засахад өөрөө илүү цаг зарцуулж байгаа. 68% нь AI-ийн үүсгэсэн аюулгүй байдлын алдааг нь өөрөө засах гэж би бас илүү цаг зарцуулж байна гэж хэлсэн байна. Тэгэхээр бага цаг зарцуулахын тулд илүү их цаг зарцуулдаг дахиж нэг шинэ ажлын байр шиг зүйл бидэрт гарч ирсэн гэсэн үг. Гэхдээ мэдээж AI бол технологийн салбарыг тэр чигтэн тэсэлж өгсөн. Маш олон шинэ хөгжүүлэгч нарыг технологийн салбар руу татаж оруулж ирсэн. Ямар ч технологийн суурь мэдлэггүй, код бичиж чаддаггүй хүмүүс гар утасны аппликейшн, вебсайт, технологитой холбоотой салбар руу хүчтэйгээр цунами мэд орж ирлээ. Тэгэхээр компаниуд өөрсдийнхөө жижиг багтай ажилчдаас богино хугацааны дотор өндөр хэмжээний үр дүн, аутпутуудыг нэхэж эхэлсэн. Мэдээж үүнийхээ хариуд компаниуд AI ашиглах кредитийг нь хангалттай тулгууж өгсөн. Гэхдээ энд нэг асуудал үүсв. Хөгжүүлэгчид машины хурдтай ажиллаж байгаа ч гэсэн тойрон байгаа үйл явц, чанарын шалгалт, аюулгүй байдал, кодын хяналт гэх бүх зүйл нь хүний хурдаар явсаар л. Хэдий бидний үйлдвэрлэлтийн хурдл өссөн ч гэсэн яг эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах хэсэг дээр хүний хурднаас бүх зүйл эцэст нь хамаарч байна гэсэн үг. Тэгвэл бүгдээрээ бизнесийн үзэгээс хараад үзье л та. Мэдээж үүн дээр зардал үүснэ. Энийг хэн төлж байгаа вэ? Туршлагатай инженерүүд л үнийг төлж байгаа. Тэд илүү их кодыг шалгах хэрэгтэй болсон. Бүр үүгээр зогсохгүй. AI ашигласнаас хойш хөгжүүлэгчдийн бүтээмж, туршлагатай инженерүүдийн бүтээмж 19%-аар буурсан гэсэн судалгаа байна. Тэгэхээр энэхүү инженерүүд маань өдөржингөө өөрсдийн бичээгүй, зөвлөлдөөгүй кодыг цэвэрлэж сууж байна гэсэн үг. Нэг ахлах инженер үүнийг яжилж миний ажил гол асуудлыг шийдэх байснаас одоо зүгээр хэрэгсэл удирдах руу шилжсэн гэж хүртэл хэлсэн байна. Тэгэхээр энэхүү инженерүүдэд сэтгцийн ачаалал нэмэгдэж, мэргэжлээс авах сэтгэл ханамж нь хүртэл буурсан гэдэг. AI 10 дахин хүчтэй инженерүүдийг бүтээгээгүй. Харин илүү их ажлыг илүү хурдан, бага утга учиртайгаар бүтээж, төлбөрийг нь жинхэнэ мэргэжилтнүүдийн нуруунд дээр тогсон үйл явдал болж байна. Харин монголчуудын хувьд бид олон улсын зах зээл дээр юу болж байгааг харж байгаа учраас энэ бидний хувьд маш чухал сургамж юм. AI бол хэрэгсэл. Энэ бол шидэт дохиур биш. Зүгээр илүү ихийг үйлдвэрлэх биш, ухаалгаар шалгаж жинхэнэ үн цэнийг бүтээнэ гэдгийг бид барууны зах зээл дээрээс харж байна. Ирээдүйн хамгийн үн цэнтэй ур чадвар бол код бичих биш, харин үүнийг шалгах, шийдэх, бүтээх энэ ур чадвар юм. Бас нэгэн зүйлийг нуугүй ярихад зарим компаниуд AI-ыг ажилчдаа ажлаас нь халах шалтгаан болгож өөрийн санхүүгийн алдааг нуун дарагдуулж байгаа хэд хэдэн үйл явдлууд гарсан. Тэгэхээр хятад бас үүний эсрэг бодлого хүртэл баримталж эхэлж байгаа. AI-аас болж ажилчдаа халлаа гэдэг энэ мэдэгдэл өөрөө жоохон сэжиг төрүүлж эхлээд байгааг яг датан дээр сууж байгаа хүмүүс бол мэдж байгаа. За эцэст нь бүгдээрээ дүгнэж хэлэх юм бол AI бидний бодсон шиг бид бүгдийг хурдтай супермен болгож өгч чадсангүй. Дэлхийн нийтийн бичдэг кодны хэмжээг 8 дахин өсгсөн боловч ердөө бүтээмж нь 30%-тай л өссөн нь үр дүн гарч. Тэгэхээр үр дүн маань яагаад ийм бага байгаа вэ гэхээр гол нь AI хэрэгслийг ухаалгаар ашиглаж шалгаж чаддаг хүмүүсийн тоон, стил хязгаарлагдмал байна гэсэн үг. Тэгэхээр бид нар одоо цаг үед ямар ч зүйлийг яг яригдж байгаагаар нь дүгнэх боломжгүй болж. Маш хурдтай хөгжиж байгаа энэ үед бид нар ямар нэгэн мэдээллийг 7 хоног, магадгүй сар хэртэ харж байж зөв дүн шинжилгээ анализ хийхгүй бол яг AI-ийн ертөнц бол асар өндөр хайптай, асар олон модельуд гарсан, юу болоод байгааг нь ойлгохгүй төвшөнд л явж байна. Тэгэхээр энэхүү YouTube аккаунт маань танд энэ мэдээллийг цэгцэлж хүрэхийн тулд бид нар хураангуй ийм богино хэмжээний видеонуудыг бэлддэг байгаа. Хэрвээ та анхудаа үзэж байгаа бол заавал доор subscribe дараарай. Хажуудлын хонхон дээр дарж та notification асаагаарай. Мөн та AI-ыг бодит амьдралдаа хэрэглээнд нэвтрүүлмээр авах юм бол The 1% Club гэж манай community байгаа. Энэ бол цэвэр бизнес сонирхдаг, контент бүтээдэг, AI ашигладаг хүмүүсийн community. Бид тогтмол сар болгон уулзалт зохион байгуулж, өдөр болгон тогтмол live call хийж сургалтууд оруулдаг байгаа. Хэрвээ та нэвтрэхийг хүсвэл доор description хэсэгт линкийг үлдээлээ. За тэгээд удахгүй дараагийн видеогоор уулзцгаая.